Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө монгол хэлний хичээлд оръё. Өмнө үтсэн үсгээ давтан уншицгаая. Г үсгэн дээр өнөөдөр давтлага хийнэ. За үсгийн дуудлага бол Г гэж хэлдэг. Г үсэг. Авайн дуудлага нь бол Г. Уншаарай. Г. За дуудахдаа зөв дуудахын тулд дандаа битүү үе дээр бүгдээрээ уншиж дуудъя. Аг. Эг. Иг. Иг. Ог. Уг. 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 Ашиг нь Г гэглэгчийн ард орсон тохиолдолд хэрхэн унших вэ? Ийм үеийг задгай үе гэж хэлдэг. Га. За ашиг нь уртыг шиг болголоо. Уншаарай. Га. Хос их шигтэй уншия. Гай. Г. Ардаа этэй бол Г. Уртаар дуудаж уншаарай. Г. Хос ашигтай уншаарай. Г. Г. Го. Урт ашигтай тохиолдолд го. Хос ашигтай бол гой. Уншаарай. Гу. Уртаар тохиолдолд гу. Хос ашигтай бол гуй. Гу. Уртаар гу. За өөдөр хос шиг үүсдэггүй. Гу. За урт ашигтай тохиолдолд гу. Хос ашиг дээр гуй. Одоо бүгдээрээ үгэн дээр уншия. Га. Р. Гар. За нэг үетэй үгийг болж өгвөл шууд уншаарай. Гар. А шиг байвал гар.
За багш нь игшгийн солилоо. Гэр. Дахиад уншаарай. Игшгийн солиод уншия. Гар. Гэр. Игшиг үсгээ сайн мэддэг байхад зөв уншиж чадж байгаа хүүхдүүдээ. Гол шууд уншина. Гол. Игшгийн солилоо багш нь. Гал. Хараарай. Гол. Гал. Гил. Дахиад хараарай. Гал. Гол. Гил. За, ямар үсэг вүлээ? Б үсэг тийм үү? Б үсэг маань хардаа игшигтэй уншигддаг үсэг байгаа. Бусад үсгээс бодвол ба. Г. Баг. За, үе бүтүүлж орж байгаа Г үсгийг хэлний Г гэж нэрлэдэг байгаа. Г үсэг маань хоёр дуудлагатай. Үе бүтүүлж орж байвал хэлний Г. Баг. Ард нь игшиг байхгүй байгааз баг. За, тэгвэл хүүхдүүдээ наашаа анхаараарай. Баг. Багш нь ард нь А шиг нэмээд тавилаа. Уншия. Ба. Га гэж уншидаггүй. Баг гэж уншдаг байгаа. Бичих болохоор ба. Га гэж бичдэг. Хэрвээ А шиг бичихгүй бол баг хамт олны баг болчихно. Баг хамт олон. Баг тамирчид гэж хэлдэг тийм үү? Хоёроос дээш хүнтэй хэсэг бүлэг хүмүүсийг баг гэж нэрлэдэг. Баг тамирчин, баг хамт олон. За, хэрвээ ардаа гişгтэй бол баг. Баг хүүхэд, айлын баг хүүхэд. Багахан хэмжээтэй аваарай гэдгийг баг. Тэгэхээр унших болохоор ба. Га гэж уншихгүй. Хоолоогоор багалзуураар шавдаж хэлэгдэж байгаас баг. Тэгэхээр ийм тохиолдолд баг гэсэн энэгийг хэлний Г гэсэн. Хэлний Г маань ардаа ясан эр үгэн дээр ардаа игшиггүй байгаас багшийн сая хэлснийг үгийг сайн анхаараарай. Эр үгэн дээр гэж хэлсэн. Эр үг гэдгийг яаж мэдсэн? А гişгээр нь мэдсэн. Эр үгэн дээр ардаа игшиггүй тохиолдолд хэлний Г. За, эр үгэн дээр ардаа богино игшигтэй тохиолдолд богино гэдэг үгийг бас сайн анхаараарай. Богино игшигтэй тохиолдолд хоолой Г. За, эр үгэн дээр ардаа игшиггүй тохиолдолд ямар Г гэсэн? Хэлний Г. Эр үгэн дээр ардаа богино игшигтэй тохиолдолд үгийн төгсгөлд. За, нэг үг нэмлээ шүү. Үгийн төгсгөлд богино игшигтэй тохиолдолд хоолой Г-г нь үгийн төгсгөлд орж байгаас үгийн төгсгөлд орсон тохиолдолд дуудагахдаа Г гэж дуудагдана. Баг. За, хүүхдүүдээ багш нь багын гэж бичиж. Багын ийн гэд урт их шиг урт
И сонсогдож байгааз тэгэхээр ямар и бичих вэ? Эрүүгийн и бичих үү? Эмүүгийн и бичих үү? Эрүүгийн и бичнэ. Яагаад илээ? Энэ эр их шиг орсон учраас эрүүг гэсэн. Тэгэхээр одоо эр үгийг хэрхэн бичих нь вэ? Хараарай. Аа содигдож. Багын. Миний багын явдал. Багын. Уншихтаа багын гэж уншихгүй. Яагаад илээ? Энд а байхад баг гэж уншиж байсан шүү дээ. Тэгэхээр баг гэдэг уншилтан дээрээ багын. За тэгвэл хүүхдүүдээ баг тамирчдын гэдэг дээр багийн манай багийн нэр багийн гэвэл ямар үгний бичих бол эр үг хэрнээ эрүүгийн бичнэ гэж та хэд бодож байгаа бах. Тэгвэл энэ маань багийн гэж уншигдах болчихно. Яагаад гэлээ энд а их шиг байж байж энэ а маань игээр солигдож байгаа. Тэгвэл энд нэг дүрм байдаг. Эрүүг байсан ч гэсэн гээгээр төгссөн үг нь эмүгний и бичдэг. За багийн. За сайн багтахгүй байж магадгүй багш нь урагшлуулъя. Баг тамирчин гэдэг дээр яасан? Багийн. Ялгааг нь сайн ойлгоо. Баг тамирчин гэдэг дээр хэлний гээгээр төгссөн тохиолдолд эрүүг байсан ч гэсэн эмүгний бичдэг байх нь багийн. Хэрвээ баг хүүхэд гэдгийн баг байвал багийн хийн тулд эрүүгний бичнэ. Багийн. За одоо бүгдээрээ өөр үг бас уншия. А. Ар гэж ингэж унших. Ар а гэж уншихгүй шүү хүүхдүүдээ. Үеэрээ уншина. За, хоёр их шиг орсон учраас хоёр үгтэй. Хоёр их шиг гэдгийг яаж мэдчих байгаа? Хоёр а их шиг орсон байгаас тэгэхээр хоёр үгтэй. Тэгэхээр энэ донд нэг л гээгүүлэгч орсон энд. Нэг гээгүүлэгч орсон учраас нэг гээгүүлэгчийн өмнөр үеэр тасалж уншина. А гэчихэд раг, арга гэдэг дээр ямар гээ орсон? Хэлний гээ орсон. Яагаад гэлээ ардаа их шиггүй тохиолдолд үе битүүлэн орсон тохиолдолд хэлний гээ арга. За гэтэл арга ухаан гэдгийн арга ялгаатай дуудагдж байгаас арга. Үеэр таслахтаа энэ донд хоёр гээгүүлэгч орсон учраас хоёр гээгүүлэгчийн дундуур үеэлж уншина. Ар га гэж уншихгүй, га гэж бичээд г гэж уншина. Арга. За хэрвээ ингэж бичигдсэн байвал арга. Энд нэг гээгүүлэгч байгаа учраас нэг гээгүүлэгчийн өмнөр үеэлж уншина. Арга. Ингэж бичигдсэн байвал арга. Арга ухаан гэдгийн арга. Ийм тохиолдолд арга савар гэдгийн арга. Аргалтуудаг савыг арга гэж нэрлэдэг тийм үү? Арга г гэж хэлэгдсэн байгаас ингэж уншвал арга. За аргыг гэвэл яах вэ? Хоолын гээгээр төгссөн учраас аргыг
аргыг. Аргыг. Бас аргын гэж уншиж болно. Аргын. Хэрвээ арга гэж бичигдсэн байвал хараарай. Арга. Арга гэж хэлний гээгээр бичигдсэн тохиолдолд аргийг гэвэл ямар гээгээр бичих вэ? Гээгээр төгссөн, хэлний гээгээр төгссөн тохиолдолд эмгний и бичнэ. За гэтэл аргийг гэхээр зэрэг энд байгаа хэлэгдэхгүй байгаас ар гиг. Хүүхдүүдээ сайн хараарай. Аргиг. 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 Аргал туудаг сав болох аргийг байранд нь тавиарай гэвэл аргиг. Аргиг эрүүг байсан ч гэсэн хэлний гээгээр төгссөн тохиолдолд эмгний бичдэг. Гэтэл арга ухаан гэдгийн арга байвал ямар ий бичнэ гэсэн? Аргыг. Гараарай. Энд арга гэдгийн энд а байгаа. Арга гэдэг үгэн дээр бид ийг залгаж байгаа ч гэсэн энэ а маань эрүүгийн игээр солигдож бичигдэж байна. Аргыг. Ингээд бичсэн байвал буруу бичигдсэн гэсэн үг. Яагаад гэлээ? Арга гэвэл энд ра гэж сонсогдож байгаа. Раг. Раг. Энд эхэнд нь а байвал хойшид байгаа шиг нь а байдаг. А раг. Араг. Хэлний гээгээр төгссөн. Хэлний гээгээр төгссөн тохиолдолд эмгний и бичдэг. Эмгний и бичээд дуудаад уншаад үзье. Аргыг гэвэл энд а хэлэгдэхгүй болсон. Араг гэвэл атай. Аргыг гэвэл ар гиг. Аргыг. За ойлгож байна уу хүүхдүүдээ? Аргыг. Аргыг энд байгаа яасан хэлэгдэхгүй болж байгааз хэрвээ арга гэвэл раг гэд энд а хэлэгдэж байгаа учраас атай бичнэ. Аргыг гэвэл энд а хэлэгдэхгүй болж байгаа учраас а нь бичигдэхгүй. Ар гиг. Ягаад эмгний и бичиж байгаа лээ? Энэ арга гэдгийн гээ маань хэлний гээ. Аргыг. За гэтэл арга гэвэл яасан? Г. Арга гэвэл энд байгаа арга гэдгээс ялгаатай. Энд бол арга савар гэдгийн арга. Тэгэхээр энд хэлний гээ ардаа их шиг ороогүй. Эр үгэн дээр шүү хүүхдүүдээ. За тэгтэл арга гэвэл ардаа их шигтэй. Тэгэхээр хэлний гээг ялгаж байгаа их шиг нь энэ их шиг. Энд ард нь байгаа а шиг. За бүгдээрээ дахиад өөр үгэн дээр ярилцъя. Хаг гэдэг үгийг багш нь бичиж хаг. Хаг гэхэд ха гэж сонсогдож байгаа. Хаг. Хаг нэг үетэй үг. Яагаад нэг үетэй вэ? Нэг шиг орсон учраас. Хэдэн үсэг вэ нэ? 1, 2, 3 үсгээр бичсэн
Багш нь 3 үсгээр бичээд 1 2 3. За хідэн авиав тус тустай авиагаар дуудагддаг. Тангаараа байгаа тохиолдолд за энд а гэж дуудагддаг, энд г гэж дуудагддаг. Тэгээд үгэнд орохороо зэрэг хаг арийнхаа эгшигтэй цог дуудагдаж уншигдаж байгаад хаг. Тэгэхээр юу гэсэн? Нэг үедээ 3 үсгээс бүтсэн 3 авиа. Хаг. За одоо эгшгийн солиод уншаарай хүүхдүүдээ. Хог. Хаг. Энд бол хэлний гээ. Хол ангитэй тохиолдолд энд хэлний гээг ялгаж холын гээ болгож бичлээ. Уншия. Хаг. Хаг гэхээр юу илээ? Бид мэднэ шүү дээ. Үсэн тогтсон жижигэн цагаан зүйлийг хаг гэж нэрлэдэг байдаг тийм үү? Хаг. Таартаа аатай тохиолдолд уншия. Хаг. Хагарах гэдгийг хаг. Хаг дуудагдахтаа өөрөөгөөс хаг бичгтээ аатай бичнэ. Уншихтаа хаг гэж уншина. Та хэлний гээ дээр хаг ардаатай тохиолдолд хаг. Одоо бүгдээрээ эм үгэн дээр уншиж үзье. Эм үгэн дээр бас ялгаатай уншигддаг байгаа. Рэг гэхэд ямар эгшиг бичих бол эгшиг чинь яагаад вэ? Эхний үед нь орсон бол хоошид дагах эгшиг нь байна. Рэг. Эрэг. За эрэг гэдгийг мэдэх хүүхдүүдээ голын эрэг байж болно. Бас ширээ, сандал бидний тавилгуудыг ямар нэгэн эрэг болтоор боосон байдаг тийм үү? Түүний эрэг. Тэгэхээр бидний нүдэнд харагдаж болдог, барьж болдог, нэрлэж болдог зүйл нь эрэг. За энд ялсан хэлний гээ байгаас яагаад хэлний гээ гэж таньсан? Ардаа эгшиггүй тохиолдолд тэгвэл хүүхдүүдээ эрэг дуудлага нь ижилхэн дуудагдаад байгаас эрэг. Эрэг. Дахиад удаарай. Эрэг. Эрэг. Та бүгд сандлаасаа босоод байрандаа эргээд хараарай. Та нар үйл хөдлөл хийсэн үү? Хүмүүсийн үйл хөдлөлөөр үүсэж байгаа үг байна. Тэгэхээр энийг үйл хөдлөлийг нэрлсэн үг гэдэг. Эрэг. Үйл хөдлөлийг нэрлсэн үг мөн үү биш үү гэдгийг ялгадаг нэг арга байдаг. Ямар арга байх вэ гэхээр ард нь гэгүүлэгч үсэг залгаад үзээрэй. Эргэх. Эргэх гэвэл ойлгомжтой байгаас эргэх. Хүүхдэд уншаарай. Эргэх. Эргэх. За энэ үгийг юу гэж унших вэ? Эрг. Эргэх гэдгийн эрг. Эндээс эрг болтны эргээс ялгаж бичих нь сая би тайлбарлаж өглөө. Энэ бол эрг болт. Голын эрг гэдгийг эрг. Г. Ардаа эгшиггүй байна. Хэлний гээ. Гэтэл эрг ардаа эгшигтэй бичих үү, эгшиггүй бичих үү гэдгийг яаж ялгах вэ? Ард нь гэгүүлэгч нэмээд, хэ гэгүүлэгч нэмээд үзье. Эргэх. Энд сансагдаж байгааз тэгэхээр зэрэг үйл хөдлөлийг нэрлсэн үгний эрг бол ардаа эгшигтэй бичигдэж байна. Энэгээ хэлний гээ гэж нэрлэдэг. Хэлний гээ маань одоо сайн хараарай. Хэлний гээ маань эм үгэнд ардаа эгшиггүй орж болж байна. Мөн ардаа эгшигтэй орж болж байна. Хэлний гээ маань
эм үгэн дээр яригдаж байна. Бас эр үгэн дээр яригдан тийм ээ. Эр үгэн дээр яригдахдаа ямар тохиолдолд билээ? А. Раг, араг. Үе битүүлэн орж байгаа тохиолдолд хэлнийг гэдэг. Ардаа их шиггүй тохиолдолд хэлнийг гэ. Ардаа их шиггүй тохиолдолд хэлнийг гэ. Ардаа эр их шигтэй тохиолдолд хоолойн гэ. Хоолойн гэ гэдэг маань зөвхөн эр үгэн дээр л яригдах нь байна. Дахиад хэлье. Хоолойн гэ гэдэг маань зөвхөн эр үгэн дээр л яригдана. Эм үгэн дээр яригдахгүй шүү. А хэлнийг гэ гэдэг маань ямар үгэн дээр яригдах вэ? Эм үгэн дээр яригдана. Бас эр үгэн дээр яригдана. Эр үгэн дээр яригдахдаа ардаа их шиггүй тохиолдолд хэлнийг гэ. За эр үгэн дээр ардаа их шигтэй болчихвол хоолойн гэ. Энэ арга дуудагдахдаа ялгаатай дуудагдаад байгаас арга хоолой багалзуураар дуудагдаж байгаа. За энд болохоор арга. Ийм тохиолдолд хэлнийг гэ. Ийм тохиолдолд хоолойн гэ. Яагаад хоолойн гэ гэсэн ялган дуудагдаж байгаа байдлаас арга гэж дуудагдаж байна. Ийм тохиолдолд хэлнийг гэ. Бас л дуудагдахаасаа ялгагдаж байна. Арга энд бол хэлний дунд хэсгээр хэлэгдэж байгаа учраас арга. Ийм тохиолдолд юу лээ? Арга дуудагдахдаа өөр байгааз. За тэгвэл хоолойн гэ бол зөвхөн эр үгэн дээр яригдана гэж хэллээ. Одоо тэгэхээр эм үгэн дээр бол хэлний гэ. Эм үгэн дээр хоолойн гэ гэж ерөөсөө яригдахгүй. Эрэг. Энэ бол эрэг болтны эрэг. Юмыг нэрлсэн үг. Энэ юу вэ? Эрэг. За гэтэл ингэсэн тохиолдолд эрэг. За үйл хөдлөлийг нэрлсэн үг гэдгийг яаж танина гэсэн ард нь гэгүүлэх залгаад танина. Эргэх. За эрэг гэдэг үгийг зөв бичиж сураарай хүүхдүүдээ. Мэдлээрээ эргэв. Эргэв. Эрэг эрэг лээ гэвэл энэ ард нь яг хоёр уртын орж ирнэ тийм ээ. Эрэглээ. За өөр эргэн. Эргэн. Ийм олон үгийг бид зөв бичиж сурах нь байна. Эргэх, эрэг гэдэг үгийг зөв бичдэг байхад эргэх. Эргэн. Н гэдгийг бас мэдж байгаа тийм үү? Хэлний үзүүрийн энэ ардаа ашигтай тохиолдолд хэлний үзүүрээр хэлэгддэг. Ингэж ээг нь авчихвал эргэн тойрон гэдгийн эргэн. Ингэхээр эргэн. Эргэв. За сайн анхаараарай хүүхдүүдээ. Эргэв. Тэгвэл эргэсэн гэвэл яг уу эрг эргэсэн арай багтахгүй байна уу? За эргэсэн. Тэгэхээр бид энэ эрг гэдэг үгийг л зөв бичдэг байхад яасан? Эргэсэн. Дандаа л үйл хөдлөлийг нэрлэсэн. Эргэсэн. Эргэх. Эргэв. Эргэлээ гэх мэт олон үгийг зөв бичиж сурах нэ. За ийм тохиолдолд юу гэсэн? Эрэг. Эрэг болтны эрэг. За тэгвэл хүүхдүүдээ одоо өрг гэдэг үгийг бүгдээрээ бичиж үзье. Өрг. За маань юугаар солигдох вэ? Өөгөөр солигдно. Өр.
Ийм тохиолдолд өрөг, шатрын өрөг гэдгийн өрөг. Хэрвээ өрөг гэвэл энэ ийм тохиолдолд шатрын өрөг юмыг нэрлсэн үг. Шатрын өрөг авчраарай гэвэл хүүхдүүдэд та нар босоод аваад ирж чадна юм уу? Дэлгүүрээс худалдаад аваад ирж чадна. Энэ юу вэ гэхээр өрөг гэд нэрлэнэ. Нүдэнд харагдаж байгаа шатрын өрөг зураарай гэвэл зурж чадна. Гэтэл өрөг гэхээр зэрэг заавал хүний үйл хөдлөлөөр бий болдог үг. Өрөг бичигдэхдээ ардаа өөтэй бичиж байгаас өрөг. За нөгөө шатрын өрөг гэдгийн өрөг болохоор өрөг ардаа өө байхгүй. Өрөг. За үйл хөдлөлийг нэрлсэн үг мөн үгүй юу гэдгийг яаж ялгана гэсэн ардаа хийг игүүлэх залгаад өргөх энд өө хэлэгдэж байгаад өргөх. Өрг гэдэг үгийг зөв бичдэг байхад өргөв. Өргөн. За энэ дэр бас анхаараарай. Хэрвээ энд өө байхгүй бол өргөн нарийн гэдгийн өргөн болчихно. Өргөн хэлний үзүүрийн энэ ардаа заавал их шигтэй байдаг. Өргөн. Өрг өргсөн. Хүүхдүүдээ маш сайн ялгаж сурав. Тэгэхээр хүүхдүүдээ гэртээ сурах бичгээ сайн уншаарай. Хэлнийгээ хоол ангийг ялхан дуудаж сураарай. Баяртай хүүхдүүдээ.